үндсэн хуулийн оршил хэсэгт эх орондоо хүмүүнлэг иргэний арчилсан нийгэм зохицуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт арчилсан ёс, шударга ёс эрхчлөө тэгш байдал үндэсний ив нэгдлийг хангах хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн 19-р зүйлийн нэг дахь хэсэг төрөөс хүний эрх эрхчлөөг хангах үс эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх хүний эрх эрхчлөөг зөрчигтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна. 70-р зүйлийн нэг дахь хэсэгт үндсэн хууль зарлиг төрийн байгууллагын бусад шийдвэр нийт байгууллага иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино гэж Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 5-5 дахь зорилтыг хэрэгжүүлэх нэгдүгээр үе шатанд нэг хүний эрхийг хангасан бодлого хууль тогтоомж боловсруулах хэрэгжүүлэх хяналт тавих үндэсний тогтолцоо бэхжиж үр нөлөө дээшлэнэ гэж тус заасан. Улсын үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтийн дагуу 2024 оны Улсын их хурлын ээлжид сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламент шинэ тутам бүрдэж улмаар Монгол Улсын их хурлын тухай хуулийн 4-р зүйлийн 4-8 дахь хэсэгт заасны дагуу 2024 оны 11-р сарын 15-ны өдөр Монгол Улсын их хурл 2024-өөс 2028 оны стратеги төлөвлөгөө батлаад байна. Тус стратеги төлөвлөгөөний нэг дахь зорилтонд хүн төвд хүний эрх эрхчлөөг дээдлсэн үзэл санааг төгөлдржүүлэхээр заасан бөгөөд хууль тогтоомж болон хууль тогтоомжийн төслийг боловсруулах, төлөвлөх, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлах, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, тайлагнах бүх үе шатанд хүн төвд үзэл санаанд суурилсан хүний эрх эрхчлөөг хангаж хамгаалсан байх зарчим шаардлагыг тэргүй ирэмбэд тавих зорилгыг дэвшүүлсэн. Тэгвэл энэхүү зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх үндэс суурь нь хууль, Улсын их хурлын бусад шийдвэрийг санаачлан боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлох, олон нийтийн оролцоог хангах, Улсын их хурлд өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг нийтлэх, сурталчлах, түүний хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн тухай хууль шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг оруулах явдал болно. Иймд Улсын их хурлын даргын 2024 оны 9-р сарын 5-ны өдрийн 72-р захирамжаар хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг хууль зүйн байнгын хорооны дарга цогтоотроор ахлуулан нийт 16 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Улмаар Улсын их хурлын гишүүн цогтоотор нарын 9 гишүүн санаачлан боловсруулсан хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2025 оны 1-р сарын 23-ны өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлээд байна. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 6 зүйлтэй бөгөөд хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй зохицуултыг тусгасан. Үүнд 1. Хууль тогтоомжийн төсөл тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх хүрээнд хуулийн төслийн хүний эрхийн нийцлэлийг тодорхой аргачлалаар үнэлдэг болох хуулиар хүний эрхийг хязгаарлах нөхцөл тавигдах шалгуурыг хуульчлах бөгөөд үүнд гагцхүү хуулиар хязгаарлах үндэсний аюулгүй байдал бусад хүний эрх эрхчлөө нийгмийн хэв журмыг хамгаалах зорилгод нийцсэн байх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн байх, ялгуурлан гадуурхаагүй гендрийн мэдрэмжтэй байх, тохирсон арга хэмжээ хэлбэр ашигласан эсхийг дүгнэж энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд төслийг өргөн мэдүүлэхийн өмнө шатанд буцаах зохицуулалт тусгав. Хууль тогтоомжийн хэрэгжүүлэхтэй холбогдсон гарах зардлыг илүү өргөн хүрээнд буюу төсөв эдийн засагт үзүүлэх нөлөөлөл хууль тогтоомжийн төслийг баталснаар тухайн хууль тогтоомжийн үйлчлэх хүрээнд хамрагдах эргэн хуулийн этгээд төрийн байгууллагын үйл ажиллагаанд үүсэх зардлыг тооцохоор тусгалаа. Улсын их хурлын гишүүний санаачлан боловсруулж буй хууль тогтоомжийн төсөлд Улсын их хурлын тамгын газар эсвэл судалгаан шинжилгээний байгууллага судлаач зардлын тооцоог хийхээр тусгав. Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах тохиолдолд тухайн төсөл нь анх батлагдсан хууль болон дагалдаж буй хуулийн төслийнхээ үзэл баримтлал агуулгад нийцсэн байх шаардлагыг тусгалаа. Хууль тогтоох онцгой бүрэн эрхийг Улсын их хурлд хадгалах хүрээнд түүний хязгаарласан аливаа зохицуултыг зас залруулахаас гадна захиргааны хэм хэмжээний акт гаргах эрх олгосон хуулийн төслийн зохицуулалтад тавих шаардлагыг өндөрсгөж зөвхөн хуулийн тодорхой зүйл хэсэг заалтыг хэрэгжүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авах зорилгоор хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд гаргадаг байх
байхаар хязгаарлахаар тусгав. 2. Хууль тогтоомжийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоог хангах хүрээнд холбогдох төрийн байгууллага иргэд олон нийтээс хуулийн төсөлд өгсөн саналыг товёог тухайн саналыг хуулийн төсөлд тусгасан, тусгасан талаарх нэг бүрчилсэн тайлбар үндслийг хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгад тусгадаг байх шаардлагыг тусглаа. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем Legal Info CGM цахим хуудсыг хууль тогтоомжийн төслийг олон нийтээр хилцүүлэх төвлөрсөн цахим систем хэлбэрээр ашиглах хөгжүүлэхээр тусгав. Хүний эрх хэрэгжүүлэг хязгаарласан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх зохицуулт бүхий хуулийн төсөлд улсын дээдшүүх, улсын ерөнхий прокурор, хүний эрхийн үндэсний комиссийн саналыг заавал авсан байхаар зохицууллаа. Иргэд олон нийтээс ирүүлсэн саналыг төсөл тусгасан талаарх тайлбарыг хууль тогтоомжийн төслийн танилцуулгад нэг бүрчлэн оруулдаг байх, уг шаардлага хангагдсан эсхийг өргөн мэдүүлэхээр ирүүлсэн төслийн бүрдүүлбэрийг хянах хүрээнд нягтлан үздэг байх, шаардлага хангуулахаар буцаах зохицуултыг тусгав. 3. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг Улсын их хурлын холбогдох байнгын ороо, Улсын их хурлын тамгын газар болон Улсын их хурлд ажиллаа шууд хариуцсан тайлганадаг холбогдох байгууллага хэрэгжүүлэхдээ Улсын их хурлын болон Улсын их хурлд ажиллаа шууд хариуцсан тайлганадаг байгууллагын бүрэн эрх зохион байгуулалт үйл ажиллагааны журмыг зохицуулж буй хууль тогтоомжид хийдэг байхаар бусад хууль тогтоомжийн биелэлтийн үр дагавар үнэлгээг засгийн газраар үүрэг болгосны дагуу холбогдох төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэхээр тусгав. 5 ба түүнээс дээш жил дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийг шинжилсэн найруулга тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдолд бэлтийн үр дагаврын үнэлгээг хийж хууль заасны дагуу үнэлгээний үр дүнг хилцүүлсэн байх шаардлагыг тусгав. Ажлын хэсэг ажлын дэд хэсгээс хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах шатанд гадаад улс орнуудын хууль тогтоомжийн харьцуулсан судалгаа, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг парламентын судалгаа хөгжлийн хүрээлэн Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургууль, Монголын хуульчдын холбоо, хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллагаар хууль тогтоомжийн тухай хууль заасны дагуу гүйцэтгүүлсэн болно. Уг хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан хууль тогтоолын төслүүдийг Улсын их хурлын парламент цахим хуудасд олон нийтэд нээлттэй байршуулж төслийн зүйл хэсэг заалт бүрээр саналаа гаргах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Энэхүү хуулийн төсөлтөд холбогдуулан Улсын их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын их хурлын тогтоолын төслийг боловсрууллаа. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ та бүхнийг уг хуулийн төслийг хилцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. За баярлалаа.